байцгаана уу. Ногоон хөгжил хичээлийн багийг төлөөлөн та бүхэндээ мэдчилж байна. За одоо бидний сонсох хичээлийн агуулга бол ногоон хөгжлийн бодлогын тойм, зорилтуудын уялдаатай холбоотой агуулгыг та бүхэнд товчхон өргөнө. Тэгэхээр бид юуны өмнө ногоон хөгжлийн үзэл санаа, зарчим олон улсад ямар одоо түүхэн үе шатыг дамжиж өнөөг хүрсэн бэ гэдгийг бас мэдсэн байвал зохино. Энэ хүрээнд бид тухайлан одоо 80-ад оноос эхэлсэн асуудлыг хөндөж болно. Тухайлбал 80-ад оны үеэс бол ер нь хүрээлэн буй орчны асуудлыг нэн чухал асуудал тооцож дэлхийд даяараа дэлхийн улс орнууд, тодорхой улс орнууд ч гэсэн тэргүүлж экосистемийн тулгымдсан асуудлууд, за оролцогч талуудын хандлагатай холбоотой асуудал, за үйлдвэрчсэн орнуудын хариуцлагатай холбоотой асуудлыг хөндөж яг энэ хүрээнд ногоон хөгжлийн асуудлыг нэлээд чухалчлан авч үзсэн байдаг. За улмаар 90-ад оны үе болж ирэхэд бол доктортой хөгжлийн асуудал яригдж энэ талаар улс орнууд өөрсдийн бодлоготой болж тодорхой үр дүнд хүрч эхэлснийг бид мэднэ. Тэгэхээр энэ үед бол ер нь улс төрийн манлайлал их чухал. За үндсний бодлогын одоо хамгийн гол арга хэрэгсэл нь доктортой хөгжилтэй уялдаатай байх ёстой гэсэн энэ үзэл санаа нэлээд давмгай болж эхэлсэн. За тэгээд дэлхийн нийтийн бодлого хилцэл яриа бол нэлээд өрнөж энэ чиглэлээр бол улс орнууд хамтарч ажиллах. За тэр дотроо тодорхой улс орнууд манлайлах. За улс орнууд өөрсдийн энэ чиглэлд гарсан хийсэн ажлаа дүгнэх ийм хандлага бол нэлээд давмгай болсныг бид мэднэ. Дараа нь бол 2000-ад оны үеэс бол яг ногоон гэсэн тодтолтой энэ хөгжлийн асуудлыг тодорхой одоо ярьж хөндөж бодлогын түвшинд асуудлыг шийдэх оролдлогууд ингэж гарч ирснийг бид мэднэ. Манай улс ч гэсэн өөрсдийн ногоон хөгжлийн бодлоготой байсан. Энэ одоо бодлогын залгамж чанар өнөөдөр хүртэл алдагдахгүй өнөөг хүрснийг бол бид мэдж байгаа. За яг энэ ногоон хөгжлийн асуудлыг хөндөх үед бол ер нь ногоон хөгжил гэдэг маань зохистой, ёс зүйтэй хэрэглээ, ашиглалт, хадгалалт хамгаалалттай холбоотой асуудал юм а гэдгийг хөндөхөөс гадна нийгмийн эдийн засаг, байгаль орчны тэнцвэрийг хангана гэдэг ногоон хөгжлийн асуудлын цөмөө гэдэг энэ хандлага бол нэлээд давмгай болсныг бид харж байна. За мөн энэ үйл явцад энэ хөгжлийн үйл явцыг ногоон гэсэн тодтолтой болгохын тулд маш тодорхой санхүүгийн хөшөөргүүд ашиглаж үр дүнд хүрэх шаардлагатай гэдэг энэ байр суурь ч гэсэн нэлээд хүчтэй болж эхэлснийг бид мэднэ. За ингээд бид одоо өнөөдөр энэ ногоон хөгжлийн бодлогын асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр бид бол үндснийхээ хэмжээнд харах алсын араа үзэл баримтлалтай болсон. Тэгэхээр энэ хүрээнд бид юунаа харах вэ гэдгийг ярихын тулд олон улсын энэ хандлагыг товч дурдсан юм шүү. За ер нь цаашид бол хандлага, хамтын хүч, оролцоо, түншлэл, хамтын ажиллагаа их чухал болно гэдэг нь бол их тодорхой болж эхэлж байгааг бол бид энэ хичээлийн агуулгаас ажиглаж болно. За ингээд энийг нэгтгэн бид зангидах юм бол ногоон хөгжил гэдэг нь ер нь доктортой хөгжлийн асуудал, өөрөөр хэлбэл бидний хойч үе хэрэгцээ шаардлага хангахтыг боломжийг нь бид хязгаарлахгүйгээр өнөөдөр ажиллаж амьдрах тухай асуудлыг ярьж байгаа. За эдийн засгийн өсөлт бас үнийгээ дагаад бас тууштай тасралтгүй явж явах хэрэгтэй. Тэгэхээр нэгэнт одоо эдийн засаг бол тухайн улс орны хөгжлийн хамгийн гол тулгуур хүчин зүйл учраас энэ чиглэлд ч гэсэн бид бас өсөлт хөгжилтэй байх хэрэгтэй гэдэг асуудал хөндөгдөж байгаа. За нийгмийн сайн сайхан байдал хангагдах хэрэгтэй гэсэн бас энэ зарчмыг бас бид нэр анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ одоо нийгэм, байгаль орчин, эдийн засгийн тэнцвэрийг хангаад ингэхдээ бид нөөц баялгаа хадгалах, хамгаалах, нөөцлөх, зохистой хэрэглэх, за бүтээх, арвижуулах талаас нь онцгой анхаарч явах хэрэгтэй гэсэн энэ үзэл санаа ногоон хөгжлийн бодлогын гол үзэл санаа болж байгаа. Ногоон хөгжлийн хүрээнд одоо энэ дэлхийн улс орнууд ямар асуудал голлон анхаарч байна гэдгийг судалгааны бүтээл их сурвалжуудаас таймлан харах юм бол ер нь дараах чиглэл онцгой анхаарч байгаа нь ажиглагдаж байна. Үүнд бол нөхөн сэргээхдэггүй нөөц баялаг болон газрын тоос, нүүрс, хүнд металлын хэрэглээгээ багасгах хандлага нэлээд давмгай болж байна. За эсвэл синтетик юм уу химийн аргаар гаргаж авсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой химийн бодис нэгдлийн хэрэглээг багасгах чиглэлд онцгой анхаарч эхэлж байгаа. Тухайлах юм бол бид мэднэ энэ ковидын нөхцөл байдалд бидэнд олон сорилтууд бий болж байгаагийн нэг нь бол байгаль орчинд бий болж байгаа энэ синтетик материалаар хийгдсэн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл байгаль орчныг хэрхэн бохирдуулж ямар одоо эрсдлийг бий болгож байгааг бол бид тод ажиглаж байна. За бас нэг одоо нийтлэг дэлхийн улс орнуудад анзаарэгдэж байгаа нэг хандлага бол байгалийн нөөц, за үүнд бол хөрс одоо ургамал, амьтан, газар, усыг хамгаалах энэ менежментийг сайжруулах.
нөөцийг зөв бусаар ашиглах, дорой тулахыг бууруулах, зогсоох чиглэлд дөрвтэй арга хэмжээ авч эхэлж байна. За үүний сацуу хүмүүсийн хэрэгцээгээ хангах гэсэн энэ эрхийг нь хязгаарлахгүйгээр байгалийн нөөцийг зөв зохистой, хянамгай, гамтай ашиглах энэ боломжуудыг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг бол бид дэлхийн улс орнуудын жишээ туршлагаас харж болно. Мөн сургамжч байгааг бас анзаарч ах ёстой. За манай улсын хувьд бас одоо энэ дэлхийн улс орнуудын тулгамдж байгаа асуудалтай адил төстэй мөн олон асуудал тулгамдж байгаагийн нэг нь бол тухайлбал бид үнийг нотолж болох олон жишээнээс байгаль орчны жишээг эндээс харж болж байна. Тэгэхээр энд бол бид мэдж байгаа цөлжилт, газрын доройтол гэдэг бол жилээс жилд одоо тулгамдсан асуудал эрсдэл хүчин зүйлс болж хувирч байгааг бол бид мэдж байна. За мөн түүний сацуу хог хаягдлын менежменттэй холбоотой тулгамдсан асуудал, за усны нөөцтэй холбоотой ойгоор одоо бүрхэгдсэн талбай хэмжээ хит бага байгааг бол тэлэх шаардлагатай холбоотой асуудал. За дахин боловсруулах энэ хог хаягдлыг дахин боловсруулж ашигладаг бах, байгаль орчинд ээлтэй байх энэ талаас анхаарсан асуудлууд бол манай улсад ч гэсэн ялгаагүй бусад улс орны адил тулгамдж байгаа. За яг үүнийг асуудлыг шийдэх нэг чухал шийдэл бол ногоон хөгжлийн бодлого. Энэ дотор Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дох ногоон хөгжлийн одоо бодлогын зорилтууд байж байгаа. За үүний сацуу бид энэ ногоон хөгжлийн бодлогын суурь үзэл баримтлалыг үндэсний түвшинд ямар одоо гол 3 тулгуур үзэл санаан дээр суурилж тайлбарлаж болох вэ гэхээр юуны өмнө үндсэн хууль байгаа, Монгол Улсын үндсэн хууль байгаа. За үндсэн хуулийн ялангуяа 6 дугаар зүйлийг та бүхэн тогтож унших юм бол яг бидний энэ ярьж байгаа ногоон хөгжлийн бодлогын үзэл санаа, үнэт зүйлстэй холбоотой агуулгааг ажиглаж болно. За хоёрдугаарт нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал байж байгаа. Ялангуяа үүний одоо эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалтай холбоотой асуудал бол бидний энэ агуулгатай шууд уялдаж холбогдож байгаа гэдгийг та бүхэн бас уншиж танилцах юм бол илүү тодорхой мэдж болно. Ингээд бидний Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дох зорилго 6 буюу бидний ногоон хөгжлийн зорилго түнд тэр үеийн төвшүүлсэн 4 зорилтыг бол бид мэдж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ ногоон хөгжлийн манай улсад одоо барьж байгаа үзэл санаа, үнэт зүйлсийн суурь одоо тулгуурт багнууд гэж ингэж ойлгож болно. Яг энэ хүрээнд ч гэсэн бид энэ бодлогын уялдаа холбоо нэгт байгааг бас тодорхой ажиглаж болно. Тэгэхээр аль одоо үндэсний хэмжээнд барьж байгаа энэ суурь үзэл баримтлалууд, за бусад бодлогын баримтчгууд бол өөр хоорондоо нэгт уялдаатай бие биенээ дэмжсэн, нөхсөн ийм шинжтэй байгааг бас тод ажиглаж болно. За дараа нь бол бидний хувьд энэ Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн 3 үе шат байгааг бол бид харж байна. Энэ 3 үе шатыг энд бол бид яг тухайлан үе шат болгоныг дурталгүйгээр агуулгыг нь ерөнхийлөн таймлан тэмдэглэсэн байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр энд бол эхний 10 жил бол бид одоо аль зорилтыг одоо биелүүлэхийн тулд бол юуны өмнө байгаа нөхцөл байдлаа үнэлж үйл явцыг эрчимжүүлэх гэсэн нэг ийм ерөнхий дур зориг ажиглагдж байгаа. За одоо явж байгаа энэ 10 жилийн дараа 2 дахь 10 жилд бол энэ одоо бий болгосон тогтолцоогоо улам бэхжүүлж өрсөлдөх чадвар салбартаа тухайн чиглэлдээ өрсөлдөх чадвараа сайжруулах тухай асуудал нийтлэг дуртагч байгааг бол анзаарч болно. За 3 дахь 10 жилд бол ер нь энэ нэгэнт бий болсон энэ тогтолцоон дээрээ суйрлаад олон улсын жишгт нийцсэн өрсөлдөх чадвартай улс орн болсон байхаа гэдэг нэг ийм үр дүнг бол бид хүлээж энэ чиглэлд ажиллаж байгааг бол та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр олон улсын жишг гэж яг юу хэлэх юм? За тухайн үзүүлэлтээр иргэнбийн дагуу ихэнд ирэмблэгдэж байгаа улс орнууд ямар одоо бодлого хэрэгжүүлж, ямар одоо үйл ажиллагаа хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрсэн болоод энэ үзүүлэлт нь дэлхийн улс орнуудын иргэн бид бол тэргүүлж байгаа гэдгийг бас бид анзаарч мэдэж судалж туршлага сургамжийг нь бас анхаарч авах шаардлага эндээ бий болдог. За яг энэ хүрээнд одоо бас нэг одоо энэ бодлогын ногоон хөгжлийн агуулгатай холбоотой бодлогуудын уялдаа холбоо хоорондоо хэр хангагдсан бэ гэдгийг харж болох баримтчгууд байж байгаа. Тэгэхээр энд бол бид мэдж байгаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнөөс өксүүлээд засгийн газрын мөрийн хөтөлбөр, за улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт, за Монгол улсын хөгжүүлэх үндсэн 5 жилийн одоо төлөвлөлт байж байгаа. За бидний мэдих шин сэргэлтийн бодлого байж байна. За энэ бол дунд хугацааны 10 хүртэлх жилийн хөтөлбөр байж байгааг бид мэдж байгаа. Ингээд бидний Алсын хараа 2050 гэсэн энэ бодлогын баримтчгийн уялдааг өөр хооронд нь харьцуулж үзэх юм бол ер нь энэ ногоон хөгжлийн үзэл санаа, үнэт зүйлс гэсэн энэ агуулга бол тууштай дуртагдаж
хоорондоо уялдаа холбоотойгоог анзаарч болно. За мөн түүний сацуу алсын хараа 2050 дотроо бас зорилтууд өөр хоорондоо уялдаатай байгааг бас анзаарч болно. Тэгэхээр зөвхөн ногоон хөгжил гэсэн энэ одоо зорилгын хүрээнд дэвшүүлсэн энэ дөрвөн зорилтыг бусад энэ бодлогын баримт бичгийн дотоод дох бусад зорилтуудтай яаж уялдсан бэ гэдгийг бид нар анзаарах юм бол ер нь одоо шинжлэх ухаан, инновац, хүний хөгжил, за үндэсний баялагын сантай холбоотой, Улаанбаатар хотын одоо хөгжилтэй холбоотой, дагуул хотын асуудал, за хөдөө аж ахуйн салбартай холбоотой гэх мэтчлэн бусад энэ зорилтын агуулгатай бас нэгт уялдаж байгааг анзаарч болно. За бас нэг одоо бидний одоо энэ алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого дох ногоон хөгжлийн зорилтууд биелэх нэг чухал нөхцөл бүрдсэн нь бол шин сэргэлтийн бодлого батлагдсантай холбоотой. Тэгэхээр энэ шин сэргэлтийн бодлогын хүрээнд төвшүүлсэн энэ асуудлууд нь бол ногоон хөгжлийн одоо алсын хараад тусгагдсан ногоон хөгжлийн бодлогын зорилгын эхний 10 жилийн үр дүнг одоо баримжаалж боловсруулсан ийм хөтөлбөр гэдгийг бол бид анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ шин сэргэлтийн бодлого хэрэгжснээр алсын хараа 2050-ийн одоо бидний энэ явж байгаа эхний 10 жилийн хүргэсэн үр дүн маань тодорхой хэмжээнд хүрч одоо зорилт маань биелэх юмаа гэдэг ийм төсөөлөл төр зураг бол ажиглагдж байгаа. За түүний сацуу энэ алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого Монгол улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд дэх энэ агуулгыг яг зөвхөн ногоон хөгжлийн агуулга талаас нь төвөрлөн бид ажиглах юм бол ер нь бие биенээ дэмжсэн, ерөнхийдөө тусгай руу шилжсэн, тодорхой одоо үйл ажиллагааг илүү тодорхой болгож төлөвлөсөн ийм логик ажиглагдаж байгааг эндээс харж болно. Тэгэхээр та бүхэн ч гэсэн их сурвалжийг уншиж танилцахдаа энэ одоо бодлогын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байна, бие биенээсээ одоо яаж урган гарч байна, яаж бие биенийгаа нөхөн гүзээж дэмжиж байна гэдгийг бас анхаарч уншиж танилцаарай гэж зөвлөх байна. За бас нэг энэ шин сэргэлтийн бодлогод дурддагдсан бас нэг чухал агуулга бол уламжлал ба олон улсын одоо хандлага хоёрын тэнцвэрт байдал үүнийг одоо жишиж харьцуулах. Тэгээ явандаа бол манай өөрийн одоо бусад улс оронд загвар болсон ийм ногоон хөгжлийн одоо загвар бий болох тухай асуудал хөндөгдсөн нь бол нэн чухал юм. Тэгэхээр бидэнд бол байгаль орчны, хүрээлэн бай орчны асуудалтай холбоотой асар их өв уламжлал бий. Тэгэхээр энэ өв уламжлалаа гээхгүй орчин цагийн энэ хэрэгцээ шаардлагатайгаа нийцүүлээд үүний одоо уялдаа холбоо тэнцвэрийг хангаж цаашдаа хөгжлийн өөрсдийн загвартай болох нь бол нэн чухлаа гэдэг агуулгыг тусгасан нь бол бас чухал санаа болсон. Тэгэхээр үүнийг бол бид одоо олон жишээ баримтаас одоо өв уламжлалтай холбоотой тэгээд бидний энэ хэрэглээтэй холбоотой олон жишээ баримтаар баталгаажуулан тайлбарлаж болно. Жишээлбэл бид мэдж байгаа уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбартай холбоотой жишээлхэд түүхийд малын гаралтай түүхий эдийг бол бид нэгийг нь ч гээдгүй бүгдийг нь ашигладаг ийм ахуйн соёл уламжлалтай байсан. Тэгэхээр энэ маань бол одоогийн хэлдгээр минимал хэрэглээг дэмжсэн ийм өрөмөц атлаа яг одоо ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ярьж байгаа энэ зарчмуудыг тусгасан ийм хэрэглээний одоо уламжлал соёл байсан. Тэгэхээр үүнийг гээхгүй байх талаас нь анхаарах. Тэгээ мэдээж олон улсын хөгжлийн хандлага жишгийг барьж явах гэдэг нь бол бидний хувьд чухал байгаа. За түүний сацуу бидний бас анхаарч энэ гол бодлогын баримт төчгүүдээ уншиж танилцахдаа үнийг дэмжиж анхаарч авах бас нэг мэдээлэл бол ногоон хөгжлийн бодлогын хувилбарууд улс орнуудад ямар онцлогтой явж байна гэдгийг бас мэдж яахад илүүдэхгүй. Тэгэхээр жишээлбэл хөгжиж байгаа орнууд, хөгжингүй орнуудын хувьд тухайн нөхцөл байдал, бэрхшээл, сорилт нь ямар байна гэдэг онцлогоос хамаарат барьж ажиллах бодлогын хувилбарууд нь бас онцлог байгааг бол анзаарч бас энэ одоо бодлогын хэрэгжилтийн явцад анхаарч тусгаж мөн орон нутагт болоод одоо бусад засаг захиргааны нэгж байгууллага тэг битэл хүн айл дэх хүртэл энд анхаарч авах шаардлага бол аянда бий болно. Жишээлбэл яг улс үндэсний хэмжээнд бол манай улс орны хөгжлийн онцлог юу вэ? Одоо байгаа нөхцөл байдал юу вэ гэдэгт одоо суурлаад бид бас бодлогын хувилбарууд ийм байж болох юм байна гэдгийг бас анхаарч олон улстай харьцуулж өөрсдийнхээ үйл ажиллагааг харьцуулж дүгнэж явах нь зүйтэй юм а гэдгийг дурдаад энэ удаагийн энэ хичээлээ дуусгаж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.